өнөөдөр ингээд хүрээд ирэхэд ямар сэтгэл төрж ийнэ гэхээр үнэхээр тийм дулаахан гоё тийм сэтгэл төрж ийнэ. Яагаад гэвэл одоо энд ажиллаж байгаа тийм бүхэл тэр залуучуудын аюулгүй байдал болоод 5 дахьтай орчин тэр бүгдийг ингээд цогцоор нь хангаж өгсөн байна. Тэгээд одоо хоол унд ямар байдаг болтоо гэж бодож ирсэн. Үнэхээр оюу толгой тэр сайтаар явж байхад бол за үнэхээр тийм том бүтээн байгуулалт үйлдвэрлэх юм уу, тийм үнэхээр тийм гоё төсөл хэрэгжиж байгаа юм байна. Одоо би ч гэсэндээ энэ гар хөл оролцож болох бол тэ яаж оролцож болох вэ? Тэр тухай ингээд зөндөөл юм бодогдож байна л та. Тэгээд яг одоо бол энэ нөгөө нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа газар нь хүрээд ирсэн сууж байна. Тэгээд энд ирэхэд бол за энэ нутгийн хүмүүс болоод оюу толгой компанид байгаль орчин харьцсан тэр албаны хүмүүс тэгээд нутгийн малчин иргэд бүгд цуглаад одоо нөхөн сэргээлтээ хийя, заг мод тарья гэд цугласгаасан байна. Тэгээд одоо би ирээд бас за тэгэж хичнээн мянган тариг өгч гэсэндээ өөрхөн чадах чинь нэгээр хэдэн шиг мод суулгалаа. Тэгээд энэ модыг бол юу яасан л те загийн үрийн түүгээд тэгээд өөрсдөө хүлэмжинд одоо үрслүүлээд тэгээд ингээд одоо том бутуулаад ирэхээр нь авчирч энэчээ суулгаж байгаа юм байна. Тэгээд за дараа нэг өдөр ингээд хэдэн жилийн дараа ирэхэд энэ цаг үнэхээр бат суусан. Тэгээд өндөр оргосон энэ ажил үр дүнтэй байсан байх болов гэж би итгэж байна. Тэгээд энэ нутгийн хүмүүс ч гэсэндээ өөрсдөө санаачлаг гаргаад ирж байгааг нь харахад тэгээд энэ хүмүүс ч гэсэндээ энэ газарт тийм хайртай байгаа гэдгийг нь л одоо илэрхийлж байгаа гэх юм уу. Одоо оюу толгой компанид ирэх юм бол тэр нөхөн сэргээлт байгаль орчин ямар байд юм бэ гэж бас би бодож ирсэн. Тэгээд тэрийг харахад харин танилцуулсан өөртөө юу хийж байгаа вэ? Энэ байгаль хамгаалахаа нөхөн сэргээлтэндээ юу хийж байгаа юм бэ гэдэг тэгээд юм ярьсан. Тэгэхээр тэрэнд юу ярьсан бэ гэхээр одоо ярьсан байж гэж би өөрөө хараад хамт хэлж ин л та. Тэгээд заг мод тарьж ин. Тэгээ бас одоо тэр энд байгаа ан амьтан тэд нарыг бас тоолох, үржүүлэх яаж яах ёстой вэ? Яаж хамгаалах ёстой вэ? Тэр талаас нь ингээд төлөвлөгөө такт боловсруулсан. Тэгээ тэрнийхээ дагуу одоо тэр хулан тахь одоо энд ямар амьтан байна? Тэр тэдгээр амьтдын тоог бол тэгээ гаргасан байна лээ. Тэгээд одоо мод үржүүлэх энэ загаас гадна бас зөндөө олон мод тэр техник оруулаад ирсэн. Тэгээд тэрнийхээ тусламжтайгаар бас нэлээд тариад явж байгаа юм байлээ. Тэгээ би бол яг одоо энэ заг суулгаж явах үед нь ирж тарлаа өнөөдөр. Тэгээ сэтгэл өндөр байна.